Боловсрол соёл шинжлэх ухаан спортын яамтай хамтран бэлтгэж байгаа шинжлэх ухаанч монголчуудад цовруул нэвтрүүлгийн энэ удаагийн дугаараа бид шинжлэх ухааны академийн физик технологийн хүрээлэнгээс бэлтгэлээ. Нэвтрүүлгээрээ бид Улаанбаатар хотын гудамж зам талбайн гадна гэрэлтүүлгийн ажиллагааг удирддаг тулга системийн тухай танилцуулах гэж байна. Цагийн хуваарийн дагуу ажиллах автоматжуулсан энэ систем нь гудамж зам талбайн гэрэлтүүлгийг интернет сүлжээнд холбогдсон гар утас болон компьютер ашиглаж алсаас хянаж удирдах зориулалттай юм. Энэ төсөл маань анх 2010 онд нийслэлийн захирагчийн ажлын албаны захиалгаар Улаанбаатар хотод орчин үеийн гэрэлтүүлгийн алсын хэлт удирдлагын ухаалаг системийг нэвтрүүлэх боломжтой юу? Энэ асуудлыг шийдвэрлэх тал дээр Монгол улсад үйл ажиллагаа явуулж байгаа шинжлэх ухааны байгууллагатай хамтарч ажиллая гэдэг энэ хүсэлтийн дагуу анх шинжлэх ухааны академийн информатикийн хүрээлэн нийслэлийн захирагчийн ажлын албаны захиалгаар энэ төслийг анх хэрэгжүүлж ирсэн. За анх бол хотын иргэн тойронд тархан байрласан 13 цэг дээр гэрэлтүүлгийн алсын удирдлагын тийм самбар байрлуулад тэрийг нэгдсэн байдлаар хянж удирддаг тийм анхны боломжтой юу боломжгүй юу гэдгийг тодорхойлох тийм туршилтын ажлууд хийгдээд тэгээд тэр тухайн үед бол үр дүнтэй болсон учраас хотод бол ерөнхийдөө ийм төвлөрсөн удирдлагын хэлт удирдлагын систем нэвтрүүлэхэд бол болох юм байна. Энэ бол ер нь бол гаднад орнуудад хэрэгжүүлж байгаа иймэрхүү жишг байдаг учраас бол Улаанбаатар хотод нэвтрүүлэхэд бол зохимжтой юм хувилбар байна гэж анх бол 2010 онд хэлжсэн. За хоёулаа ажиллагааныхаа талаар дэлгэцэн дээр танилцуулаа авчиж байна. За тэгээ ерөнхийдөө бол систем маань үүсэл хөгжил тэрний талаар ерөнхийдөө танилцуулъя тийм ээ. За тулах систем захирагчийн ажлын алба шинжлэх ухааны академийн информатикийн хүрээлэн 2010 онд ажилласан. За хуучин ерөнхийдөө систем гэж хуучин гэрэлтүүлгийн удирдлага яаж явдаг гэсэн бэхээр гэрэлтүүлгийн шийд самбарт байрлуулсан цагийн механизм гэдэг байгаа. Энэ бол гар тохируулгатай. Энд ашиглалт үйлчилгээ явуулдаг байгууллага нь энэ цагийн механизм гэдэг нэг өөрсдөө машинаар очиж гар аргаар тааруулаад баймбай очиж машинтайгаа очиод бензин цаг үрээд очдөг байсан биш үү? Тийм баймбай очдог. Тийм. Ер нь бол нэг цагийн хуваар нэг нар уртсаж богиносхоор өдөр уртсаж богиносдог шүү дээ. Тэрний хүрээнд бол тэр цагтаа үед бол хүн бол механикоор очиж заавал цагаа тааруулдаг ийм ажиллагаатай. 14 хоног тутам ч юм уу 7 хоног тутам өдөр уртсаж богиносхын хэрээр ингээд цагаа тохируулдаг. Нэг гар аргаар тохируулдаг байгаадахаар өдөр богиносодод өнөөдөр цаг тааруулсан байлаа гэхэд 7 хоногийн дараа өдөр маань жишээлбэл нь улам богиносчдөг. Тэгэхээр ард иргэдэд бол гэрэл нь өнөөдрийн цагаар асаад идэг. 7 хоногийн дараа өдөр маань богсцсон учраас бүр харанхуй болчих нь асаад идэг. Хүмүүс нэгэсэндээ айгүй шүүмжилтэй байдаг байсан. Энэ асуудлуудыг жишээлбэл тийм ээ эрт тасчдаг, өгөөл бол нойроо унтарчдаг. Болоог байхад асчаад идэг. Тийм асуудлууд бол хуучин бол энэ механик аргаар цаг тохируулдаг байхад бол байсан тийм ээ. За энэ болохоор гэрэлтүүлгийн шийт. Энэ маань болохоор өөр дөрөө нэг гудамж байдаг гэрэлтүүлгүүдийг залгах салгах цахилгаан тоноглоор тоногдчихсон ийм гэрэлтүүлгийн самбар. Хуучин цагийн механизм гэдэг юмээс бол нэмэгдээд ийм алсын удирдлагын аппарат ээж бүрэн тоноглогдсон ийм самбар. За тулах систем нь юунаас үүддэг вэ гэхээр тийм ээ. Удирдлагын аппарат гэдэг алсын удирдлагын аппарат. За энэ бол манай хүрээлэнд 2010 онд боловсруулж байсан алсаас удирддаг аппарат. За энэ болохоор гэрэлтүүлгийн шийт. Энэ маань болохоор өөр дөрөө нэг гудамж байдаг гэрэлтүүлгүүдийг залгах салгах цахилгаан тоноглоор тоногдчихсон ийм гэрэлтүүлгийн самбар. Хуучин цагийн механизм гэдэг юмээс бол нэмэгдээд ийм алсын удирдлагын аппарат ээж бүрэн тоногдчихсон ийм самбар. За гэрэлтүүлгийн төвлөрсөн хэлт удирдлагын тулах систем нь яаж ажилладаг юм бэ гэхээр түрүүн веб сервер дээрээс вебд суурилсан програм хангамж гэдэг байна. За энэ маань бол вебд суурилсан гэхээр интернет холбогдсон дэлхийн хаанаас ч хүн холбогдоод хотын гэрэлтүүлгийг хянаж удирдах боломжтой. За энд бол жишээлбэл энэ ширхэг гэрэлтүүлгийг удирдах үйл ажиллагаа яаж явагддаг гэдэг талаар тийм. За веб програмаас хүн команд өгөхөөр хотын гэрэлтүүлгийн төв сервер дээр команд ирээд үүрэг холбооны оператороос гэрэлтүүлгийн шийтэнд суурилсан алсын удирдлагын аппаратанд маань тухайн команд маань мессеж хэлбэрээр ирдэг. За уг командыг авсан удирдлагын аппарат маань тоодор эрчим хүчний хэрэглээ гэрэлтүүлгийн төлөвийн мэдээллүүдийг аваад уцаагаад үүрэг холбооны оператор компаниуд руугаа дамжуулцдаг тийм ээ. Оператор компани манай сервер рүү мэдээлэл өгдөг. Сервер дээрээс манай вебд суурилсан програм маань ерөнхий мэдээллүүдийг боловсруулад
одоо сая асаа команд явуулсан бол тий ойролцоогоор 45 секундын дотор гэрэлтүүлгийн төлөвийн мэдээллүүдийг ингээ бүрэн боловсруулах юм боломжтой болчиход байгаа. Ерөнхийдөө одоо яг энэ системийн тухайд бол бид бол яг үр ашигтай ажиллах юм бол хотын гэрэлтүүлэгт хэрэглэж байгаа эрчим хүчийг 7-аас 10% хэмжиж байгаа гэж тооцож байгаа. Ашиглалт үйлчилгээ дээр нөгөө цахилгаан төгсүүлж явж байгаа компаниуд хоолоор бичлэлгээд одоо хүн хүчний зардлууд гэдэг юм бол тусгахдаггүй. Бид бол зөвхөн эрчим хүчний хэрэглээ гэдэг талаараа. Түрүүн би ярьсан нөгөө ижил төстэй бүтээгдэхүүн гэдгээд ярьсан тийм ээ. Одоо энэ 600 цэг холбогдчихсон яг энэ одоо энэ тоогоор авч үзэх юм бол одоо бараг 8-9 тэрбум төгрөгийн зүрх өгсөн. Гадаад орноос авсан бол одоо манай нийлүүлс өртгөөс бараг 8-9 тэрбум төгрөг илүү зарцуулах байсан бол бид хэд дотоод өөрсдийн асуудлаа шийдснээрээ 8-9 тэрбум төгрөгийн одоо хөнгөлөлтөөр өөрсдийн асуудлаа шийдчихсэн байгаа даа гэсэн. Ер нь бол хотын гэрэлтүүлгийн хяналт удирдлагыг тулга системд бүрэн холбож ашигласнаар жилд 300 гаруй сая төгрөг хэмнэх боломжтой. Мөн гэрэлтүүлгийг автоматар алсаас удирдаж цахилгаан эрчим хүчний хэрэглээг 15% багасгаж байна. Цаашлаад хотын гэрэлтүүлгийн ашиглалт үйлчилгээг автоматар хянаж хүн хүч цаг хугацаа хэмнэх зэрэг олон давуу талыг бүрдүүлж байна. Одоо үзэгчид та бүхэндээ физик технологийн хүрээлэнгийн эрдэмтэд тулга системийг хэрхэн зохион бүтээж, ямар програм ашиглаж, хэрхэн ажилуулж байгаа талаар танилцуулъя. За энэ тулга системийн бол програм хангамжийн хөгжүүлэлтийн хариуцж ажилладаг байгаа. Програм хангамж нь бол UV Light програм хангамж, веб суурилсан програм хангамжийн тусламжтайгаар хотын гэрэлтүүлгийн системийг бол 24 цагийн турш хянаж удирдахад зориулагдсан програм хангамж байгаа. Манай програм хангамж нь болохоор үндсэн 7 хэсэг 10 гаруй 14 хэсэг жижиг дид модулаас бүрдсэн програм хангамж байгаа. Манай програм хангамжинд болохоор одоо үндсэн удирдлагын хэсэг одоо график анализ шиг энэ хэсэг болгон өдөр болгоны мэдээлэл дээр тухайн шийдний мэдээлэл дээр анализ хийж тухайн ямар процесс болсон бэ гэдэг талаар мэдээллийг авах зориулагдсан хэсэг байна. Мөн тэгээд бүртгэлийн хэсэг гэрэлтүүлэг гэдэг нь болохоор гэрэлтүүлгийн асалт унтраалтын бүх мэдээллийг хадгалж байгаа. Эрчим хүчний мэдээллийг бас гаргаж байгаа. Шийдүүд дээрх бүх мэдээллүүдийг хадгалдаг тохируулгын хэсэг гэсэн үндсэн хэсгүүдтэй байгаа. Манай програм хангамж нь болохоор үндсэн гэрэлтүүлгийн системүүдийг бол мэдээлэл аваад үндсэн ийм 9 үндсэн төлөвт хадгалдаг. Төлөв туслах 4 төлөвтэйгээр мэдээллийг харуулдаг. Гэмтэл гарсан, мэдээлэл нь алдаатай, хариу ирэхгүй зэрэг олон төр байдлаар мэдээллийг харуулж хүнийг ажиллахад илүү хэлбэр болгодог байна. За энэ Улаанбаатар хотын гэрэлтүүлгийн тулга систем бол анх 2010 оноос гэрээнд байгуулагдаж хэрэгжиж эхэлсэн ийм ажил. Тэгээ би энэ ажил дээр бол 2012 оноос хойш ажиллаж байна. Электроникийн инженер, зохион бүтээгч чиглэлээр. Энэ бол манай шинжилгээ ухааны академийн информатикийн хүрээлэн гэж хуучин байх үед бол эхэлсэн ажил. Энд бол манай информатикийн хүрээлэнгийн мэдээллийн технологийн лабораторийн ийм эрдэм шинжилгээний ажилтнууд бол судалгааны ажлын үр дүнгээ практикт нэвтрүүлэх, инновац болгох, бүтээгдэхүүн үйлдвэрлэх гэсэн ийм зорилгын хүрээнд бол хэрэгжүүлсээр ирсэн. За тэгээ энэ ажил дээр бол миний бие бол электрон төхөөрөм зохион бүтээх, схем техникийн шийдэл боловсруулах ийм ажил дээр ажиллаж байгаа. За тэгээ энийг бол би энэ компьютер дээр танилцуулчих. За энэ схем нь яадаг схем бэ гэвэл энэ Улаанбаатар хотын гэрэлтүүлгийн удирдлага тэгээд тэрийг нөгөө тоолорын мэдээлэл хаалга мэдрэгч тэгээд эрчим хүчний алсын зайн асаалт унтраад гэсэн ийм мэдээллүүдийг бол өөрийн холбооны сүлжээгээр төв сервер руу явуулдаг ийм электрон төхөөрөмж дахиах ажил байдаг. За ингээд палатны монтажны схем ингэж загварчлаад дараа нь ингээ схем ингээд хэвлээр гаргачих. За ингээ хэвлээд гаргасан ийм схемээ одоо ийм дис палатн дээр ингэж буулгана. Энэ дис палатаа сайн цэвэрлээд энэ дээр энэ схемаа буулгах хэрэгтэй байна. Дис палат бол ингээд нэвт контакттай хоёр талтай. За дис палатаа сайн цэвэрлэх хэрэгтэй. За энэний дараагаар схемээ буулгасны дараа дис палат маань ямар болохыг гэвэл ийм бол.
За тэгээ ингээд энэ бол одоо ашиглахад бол бэлэн болж байгаа гэсэн тийм үг л дээ. За тэгээ ардлаас нь харуулъя. За ийм бис хавтангаа бэлдээд. За тэгээ дараа нь бис хавтангаа ямар болгодог вэ гэвэл энэ нэг контактуудыг далд хийж ийм нэвт контакт үүсгдэг байна. За тэгээ нэг талаас нь харуул бас юм байна. Огсрол турших ажлыг хийхин тулд бол элементүүдээ ингээд огсорч байна. За контрол хийнэ. Ингээд одоо энэ бол зүгээр туршилтанд ашиглаж байгаа ийм электрон аппарат байна шүү дээ. Дараа нь энэ микроконтроллер руу ийм програмчлагч ийм төхөөрөмж байдаг. Энэ программатор гэдэг юм л да. Энийг ингэж програмчилж өгнө. За ингээ одоо би энд ямар төрлийн контроллер ашиглаж байгаа вэ гэдгийг бол би энэ програм ашиглаад юу яана гэсэн шарна гэсэн програмчлал контроллер. Одоо тэгээ би сая бол пикийн контроллер ашигласан бол пик тгэл загварын контроллер гэдгийг сонгоод тэгээд програмчлах гэдэг алчгаар энэ контроллер маань програмчлагддаг гэсэн. Энэ бол Улаанбаатар хотын гэрэл төлгийн удирдлагын 1 цэг LCS 485 V 1 цэг 2 гэдэг загварын удирдлагын аппарат байна. Энэ бол төрөүний дараалалаар явсараад одоо ийм эцсийн бүтээгдэхүүн болсон энэ гадаа одоо гудамжинд байгаа. Улаанбаатар хотын хэмжээнд бол 140 гаруй бол байгаа. Энэ яадаг төхөөрөмж вэ гэвэл ингээд 3 фазын тэжээлтэй. Энд харилцагчийн интерфейстэй. За тэгээд энэ сүлжээ, модуль гэдэг нь бол өөрийн холбооны сэмнэх. Тэгээ энэ алдаа, тоолуур, тест, фаз, контроллер, таймер, тэжээл гэсэн ийм гэрлүүд байх нь шүү дээ. Энэ гэрлүүдэд бол харгалзах мэдээллүүд нь гарч яана гэсэн. За энэ сүлжээ гэсэн гэрэл, ногоон гэрэл бол удаан нэвчж байвал сүлжээтэй байна гэх юм уу тийм одоо кодлоод өгсөн програмчлалтай гэсэн. За энэ хөр яадаг вэ? Ийм хоёр залгууртай DTS 111 гэдэг ийм 3 фазын электрон тоолуур байгаа. Энэ тоолууртай RS 485 гэдэг шугамар мэдээлэл дамжуулах ийм стандартаар холбогдож тоолуурын заалтыг авдаг. За нөгөөх нь бол хаалга мэдрэгч. За тэгээ нөгөө гэрэл төлгийн самбар маань хаалга нонгойсон хаагцныг бол энэгээр авдаг гэсэн үг. За битгэд бол электрон төхөөрөмжөө зохиохдоо одоохондоо манай улсад ийм электрон чип үйлдвэрлэх ийм технологиуд одоо технологийн үйлдвэрүүд байхгүй учраас урд хөлшөөс элементийн база бүрдүүлж байгаа. Тэгээд авчраад эндээ өгсөрч туршаад тэгээд хэрэглээ нэвтрүүлдэг байгаа. За манай Улаанбаатар хотын гэрэл төлгийн одоо удирдлагын систем бол бүтц нь одоо энэ дээр харагдаж байна. За нэгдүгээрт бол удирдлагын шийдэн дотроо удирдлагын аппарат, цахилгаан доллар гэрлийн удирдлага, хаалганы тохиол гэх мэдээллүүдийг агуулж идэг. За энэ мэдээллүүд маань өөрийн холбооны 3G технологиор дамжаад интернетээр дамжаад одоо хэрэглэгчдэд хүрдэг байгаа. За энэ систем дээр бол ерөнхийдөө бол их олон хүмүүс баг болж ажилладаг байгаа. Сервер болон програм ангуулж удирдлагын аппарат. Миний хувьд бол удирдлагын аппаратыг бол загварчлах, зохион бүтээх ийм ажлыг хийдэг байгаа. Одоо тэгээ удирдлагын аппарат ерөнхийдөө ямархуу шат амжилттайгаар хийгдэг вэ гэдгийг тайлбарлан харуулъя. За нэгдүгээрт бол удирдлагын аппарат бол одоо хамгийн ихэнд бол удирдлагын аппарат маань үүрэг зорилтоос хамаарат оролт гаралтын интерфейс гэх одоо бүтцийн ерөнхийдөө зураг гаргадаг байгаа. За энэ дээр бол ерөнхий бүтцийн зураг нь харагдаж байна. За энэ дээр зарчим схем маань ингээ 2 3 хуудсын схем гаргаад за энэ гаргасан схемээ бол дараа нь одоо юу болгодог байгаа. Монтаж схем рүү хувиргаад ерөнхийдөө палатан дээр буулгахад бэлэн болгож байна гэсэн. За тэгээ буулгахдаа бол ерөнхийдөө ямар үзүүлэлтүүдийг хардаг вөхөр энэ дээр одоо оролцож байгаа элементүүд маань бол одоо зай талбай хувьд мөн электрон схем талаасаа бол одоо яаж байрлах вэ гэдгийг энэ дээр програм ашиглаж хараад ерөнхийдөө виртуал орчинд бүх юм ингээд симуляцлна гэсэн үг. Одоо туршилтын юмнуудаа. За ингээд бүх юмнуудаа монтажийнхаа схемийг ерөнхийдөө зай талбай тэгээд электрон талаасаа бүх юм авч үзсний дараагаар бол энийг бол бодитоор хийж турших юм ажилд ордог байгаа.
За гэр хайрцаг бол бид нар өөрсдөө энд 3D програмууд ашиглаад, зургийн програмуудыг ашиглаад хийдэг байгаа. За одоо энэ удирдлагын аппаратны энэ дээр харагдж байгаа энэ юу бол одоо энэ дээр харагдж байна. Бүх деталуудыг ингэ зураад тэгээ энд хевлээ гаргацдаг байгаа 3D принтерээр. За одоо энэ гаргасан гэр хайрцаг маань бол одоо ерөөхдөө энэ байна. Эцсийн байдлаар бол бүтээгдэхүүн маань иймэрхүү болно л гэсэн. Улаанбаатар хотод нийтдээ 800 гаруй цэгт гэрэлтүүлгийн удирдлагын шийт байрладаг. Үүнээс өнөөдрийн байдлаар 600 гаруй шийтийн тулга системтэй холбоод байгаа юм. Үлдсэн 200 гаруй шийтийг холбох ажлыг 2018 оны хүртэл үе шаттайгаар хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Жишээ болгон бид Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны замын гэрэлтүүлгийн шийтэн дээр очиж системийг хэрхэн суйрлуулж ажиллаж байгаа талаар үзүүлэхээр бэлтгэлээ. Энэ бол Улаанбаатар хотын гадны гэрэлтүүлгийн төлөвлөсөн удирдлагын бүтцтэй гэрэлтүүлгийн шийт байгаа. За энэ ингээд гудамжинд байгаа юм шийтнүүдээр очихоор ингээд ийм кодсон байгаа. Энэ Баянзүрх дүүргийн одоо энэ 16 гэдэг бол 16 дугаар хороо юм байна тий. 4-р самбар гэсэн. За. Одоо ингээд 1 2 3 гээд 04 гээд ингээд цаашаа өргөжлээд яв. Баянзүрх дүүрэгт хичнээн байна ер нь. Баянзүрх дүүрэгт одоо 100 гаруй байгаа. 100 гаруй бол байгаа. Нийслэлд болохоор 600 гаруй байгаа. 600 гаруй. За хоёулаа дэлгэр онгож үзвэл энэ гэрэлтүүлгийн шийт нь бол дотроо ийм 3 фазын электрон тоолортой. За тэгээ энэ тоолорыг мэдээллийг бол удирдлагын аппаратаар авч энэ нөгөө дотор нь бидний түрүүний танилцуулж исэн 3 фазын тэжээлтэй удирдлагын төхөөрөмж байна. за энэ төхөөрөмж маань ямар үүрэг гүйцэтгэхөг бол одоо төв серверээс ирсэн мэдээлэл командын дагуу үйлдвэрлэлийг гэрэлтүүлгийг асааж унтраах аль эсвэл энэ гэрэлтүүлгийн энэ самбарт байрлах электрон тоолорын мэдээллийг эрчим хүчний зарцуулалтыг авах юм одоо тухайн команданда таарсан мэдээллийг аваад боловсруулад төв сервер руу илгээд энэ илгээх хугацаа нь бол 45 секунд гэж ойролцоогоор 45. Нэг шийд ер нь ойролцоогоор нэг ийм гэрлийн хичнээн ийм гэрлийг одоо яг хамаард юм байна. Одоо энэ чадлаасаа хамаарна. Нэг гэрэлтүүлгийн шийд 100 ампер хүртэл гүйдэл даах чадвартай нэг удирдлагын аппарат байна. Энэ дээр байна шүү дээ тийм. Энийг бол 55 шилдэг гэрэлтэй гэж байгаа байхгүй. За энэ 150 ваттын 55 шилдэг гэрэлтэйгээд энэ одоо энэ авчрын энэ аюулгүй тойргийнхоо гэрлийг энэ чулуу аваад ингэж асааж удирддаг ийм гэрэлтүүлгийн самбар. Асааж унтраах процессыг үзүүлье. За асаагаараас л. За мессеж орж ирж байна. Гэрэлтүүлгийг асаасан 19 секундын дараа мэдээлэл явуу. За энэ асаах команд сая серверээс манай өрөөнөөс хүн явууллаа. Тэгээд асаах командын дагуу үйлдэлийг гүйцэтгээд одоо ингээд тоолорынхоо мэдээллийг боловсруулад буцаагаад одоо ингээд сендинг гэдэг одоо Гişээ ингээ харуул гэрэл нь ассан байна. За одоо гэрлээ унтрааж болох уу? За асаас гэрлээ унтраа. За ингээ гэрлээ нь унтарчлаа. Иймэрхүү байдалтайгаар ерөөсөө алсаас одоо нийслэл хотын гэрэлтүүлгийн асуудлыг унтрааж асаах одоо процессыг хэлбэр байдлаар ухаалаг байдлаар одоо шийдсэн байна. Энэ асааж унтраах энэ үйлдэлийг бол одоо бидхэд одоо хийдэг гэсэн үг биш. Энэ бол Улаанбаатар хотын захиргаанаас гаргаж өгсөн ийм цагаан хуваар байгаа. Тэр цагаан хуваарийн дагуу автоматар асааж унтраад байж байгаа гэсэн үг байна.